төрийн албан хаагч хүн бие дааж нэр дэвших бол ч юм уу эвгүй улс төрийн намаас нэр дэвших бол ээлжид сонгуулийн үед бол тухайн жилийн 1 сарын 1-ний өмнөөс чөлөөлөгдсөн байх залтай байхгүй нөхөн ч бай, дахин ч бай, ээлж тусч бай. Тэгвэл ингэх шаардлагагүй сонгуул зарласнаас хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаад тэгээд ажилласаа болон төрийн албанаас чөлөөлөгдсөн байхад л одоо болж байгаа. Өөрөөр хэлбэл 37 хоног 55 хоногийн өмнө чөлөөлөгдөн. Тэгэхгүй бол эн чинь 6 сард болох сонгуул дээр 1 сарын 1-ний өмнөөс 10 сард болох сонгуул дээр урьдчилан таавар харахгүй шүү дээ. Тэгээ тухайн оны 1 сарын 1-ний өмнөөс гэр чи бүтэн 10 сарын өмнө чөлөөлөгдөх болчоод тэгээ үндсэн хуулийн зэцсийн одоо их суудлын хуралдааны шийдвэр гараад энэ хуулийн заалт хүчингүй болсон учраас бид нөхөж оруулахаас аргагүй байгаа юм. Тэгэхээр сонгуулийн хугацаанд бол өөрчлөлт ороогүй байна. Тэгээ одоо бид бол энэ он гарангуут улсын их хурлын сонгуулийн хууль, орон нутгийн сонгуулийн хууль, ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлцэх учраас тэр үед бол одоо тэр сонгуулиудын хугацааг эргэж харахаас өөр аргагүй юм байна.